Татврын шатлалыг бий болгосноор өмнө бол одоо та мэдж байгаа 6-аас дээш тэрбум ашигтай байх юм бол шууд энэс доош байх юм бол 10, тэрнээс дээш байх юм бол 25% босгохтой байсан. За энэ бол аж ахуйн нэгжүүдэд бол хэтэрхий огцсон нэмэлт байна гэдэг ийм асуудлууд үүссэн. За энэ хүрээнд нь бол одоо дунд нь шатлал үүсгээд 6 хүртэл бол одоо 10, 6-аас 10 тэрбумын оронд 15 гэдэг ийм дундын шатлалыг оруулж ирж байгаа. Ингээд 10 тэрбумаас дээш бол 25 болгоо явахаар. За энэ бол одоо энэ босгыг нэмснээр том аж ахуйн нэгжүүдийн татврын ачаал 0.3-аас 0.5%-аар буурч байгаа. 13% хүрэхээр байна. За жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн татврын хөнгөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90% татврын буцаалт идэх буюу татврын 1% ачааллын босго бол одоо 1.5 байсан. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтаа байгаад орлогоос зарлагаасаа татвар төлөхийн 1% байсан бол энэ босгыг 2.5 тэрбум болгож өсгөж өгч байгаа. За энэ бол одоо аж ахуйн нэгжүүдэд дөрөв та хэллээ хялбаршуулсан байдлаар явахад энэ татврын суур баазыг нэмэгдүүлэх, татврын хөнгөлтийн хэмжээг одоо аж ахуйн нэгжид нэмэгдүүлэх зорилгоор оруулж ирсэн татвар байгаа. За тэр нэмэлт тооцоолтоо юм чимцэрэн дараагаар хэлж. За энэний 4-р микрофон чимцэрэн дарга.